За өдрийн минь сайд байхгүй. Дэд сайд байхгүй. Ерөнхий сайдаас гараа авчиж. Тэгээд одоо ингээд энэ сайд нарыг яаралтай томилохгүй бол Монголын бүх яамдууд чинь сайдгүй болчихлоо. За магадгүй одоо үндсэн хуулинд байгаа ерөнхийлөгчдөө зөвшөлдөх 7 хоногийг хүлээгээд 7 хоногийн хугацаанд хүлээгдэх юм бол Монгол улсын бүх яамд 8 дахь хоног дээр сайдгүй болох юм эрсдэл байна. Энэ бол өөрөө үндсэн хуулийн цорхоо байгаа юм. Тэгэхээр манай хуульчгчид бас энэ үндсэн хуулийнхаа юун дээр илүү анхаарад энийг цааш нь засах юм хийхгүй бол яг үндсэндээ одоо сайдны бүрийн ирэхгүй, дэд сайдны бүрийн ирэхгүй, ганцхан ерөнхий сайд бүрийн ирэхтэй нэг юм болчиход байна шүү. Энийг бас анхаараарай. За ер нь бол Монгол Улсын засгийн газрын 4 жил үйл ажиллагааны хөтөлбөр, засгийн газрын 2025 оны хөгжлийн хөтөлбөр зэрэг засгийн газраас анх өргөн барихтаа хүрч чадхуйц, хэрэгцгүүц, боломжтой зорилгоо тодорхой тавих хэрэгтэй байна. Хөрөх зорилгоо ингээд зөв төлөвлөхгүй болохоор гарах үр дүн чинь муу байгаа байхгүй юу? Яг бодтойгоор бидний хөслийн мөрөөлө бүгдийг биччихдэг. Тэгээд жигсаага тавьчихдаг. Тэгээ яг тэр хөлбөрүүдэд харахаар нэг хэдэн жилийн дараа Япон солонгосын хөгжлийн хэмжээгээр гүйцэтгэж байгаа юм шиг юм гой ойлголтуудыг тавьчихдаг. Бод дүр дүнд ингээ хэрэгждэг. Тэгэхээр энэ дээр бодвол эдийн засгийн хөгжлийн юм хариуцах байх гэж бодож байна. Ер нь бол энэ нэг тийм одоо байгаад байгаа энэ аваад байгаа энэ одоо муу дүнгууд чинь нэг тийм тайлгнаж байгаа асуудал дээр биш, төлөвлөж байгаа асуудал дээр л байна. Буруу төлөвлөд байгаа. Энгийнээр ярих юм бол одоо бүх энэ дүнлэлтүүд чинь 60% хүрэхгүй байна гэдэг чинь ерөнхий боловсролын хичээлээр ярих юм бол засгийн газар шалгалтандаа унчаад байна шүү дээ. Эфтэн авчаад. Түүнийг дагсан одоо төрийн бүх байгууллагууд дагаж унаад байна гэсэн үг. Тэгэхээр бид нар өөрсдөө төлөвлөлтөө анханасаа зөв хийх юм шаардлагатай байгаа. За тэр нэг дуустгүй яриа гэдэг шиг дуустгүй баахан төслүүд байдаг. Нөгөө зэн сайлуулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр, 5 дугаар цахилгаан станц, за ингээд 40 төсөл бүр ярьдаг. Тэгээ энэ тарааж өгсөн материалаас тэг буюу одоо үр дүнгүй бүр тэг гэсэн үнэлгээтэй хэдэн юмнуудаас асуух гэсэн юм. Эндээс ингээ харахаар нийтдээ нэг 81 төсөлбөр байна. Түүний 5 нь хүнсний салбарт, уул уурхайн салбарт 7, бонд болон төмөр замын салбарт 6, авто замын салбарт 10, эрчим хүчний салбарт 12. Ингээд нийтдээ 40 төсөл нь яг эдийн засгийн тэлэх, эдийн засгийнхаа үйл ажиллагаанд буюу одоо аж үйлдвэрийн төслүүдийг дандаа тэг үнэлгээтэй байгаа. Тэгээд нөгөө аж үйлдвэрчсэн улс болноо, эдийн засгийн хүчрэх улс болно, дотоодын нийт бүтээгдэхүүний бид нь 2028 онд $10,000 төргөн гэдэг нөгөө 2004 онд баталсан, 2024 онд баталсан сайхан зорилгод чинь энэ хөтөлбөрөж хэрэгжихгүйгээр яах юм бэ гэж. За жишээ нь ингээд тайлбар аягүй гоё. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг үе шатгаар барих шалтгаан 2026 оны төлөвлөгөөнд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Алт цэвэршүүлэх үйлдвэрийг барина. 2026 оны төлөвлөгөөнд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Дахны төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд ган үйлдвэрийн зохицолбор барина. Дахиад 2026 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдэг. Тэгээ нэг жилийн дотор бид нэр яг бодтоор бас том үйлдвэр барихгүй л дээ. За тэгээд Өмнөгов аймгийн 3 төс суманд Шивээ өрн Нурмаг ачаал терминал барина. Дахиад хойш туц 2026 онд хэрэгжүүлнэ гэдэг. Тэгээ бид ийм төсөл 40 байна. Гэхдээ 84 байна. Энэ 84-ийн 40 нь уул уурхай, зам тээвэр, эрчим хүч гэсэн ийм төслүүд байгаад байна. Тэгээд хүрч чадахгүй төслүүдэд бид нар ингэж худлаа мөрөөдлийн жагсаалт эзээ бичээ болох юм бэ? Эдийн засгийн хөгжлийн яамныхаа. Эдийн засгийн хөгжлийн яам дээр базагдж байгаа үстэй тий. Тэгээ ингэж хийж чадахгүй зүйлээ хийж чадах мэтэр ингэ тавьчихдаг. Одоо инженеэр ярих юм бол нэг 30 гарчаад сагсан бөмбөгийн ямар ч спортын ойлголтгүй мөртлөө би NBA-гийн тамирчин болно гэд одоо яриад яваад байгаа чинь яг адилхан биш. Тэгэхээр энэ дээр хариулт аваад. За 3 номерын микрофон. За шижир гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрийн бичгээр Батхүү. За энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа биднээс батлагдсан аргачлал журмын дагуу шаардлагын тавиад боловсруулж байгаа. Түрүүн яг 2025 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд гараад байгаа асуудал бол 2-3 шалтгаантай. Нэгдүгээрт нь бол төсвөр одоо улсын хөгжлийн төлөвлөгөөр төлөвлөсөн ажлууд маань төсөв суугатаа улсын их хурлын бүрэн эрх мэдлийн хүрээнд бас тодорхой асуудлууд нь орхигдох, санхүүжилт тавигдахгүй байх нөхцөл байдлууд үүсэж байна. За хоёрдугаарт нь бол 2025 оны эхнээс эхлээд олон улсын геополитикийн нөхцөл байдал, гадаад худалдаа тарифын бодлогын зөрчилдөөнөөс үүсээд манай гол экспортлогч экспортын бүтээгдэхүүний нүүрсний үнийн уналт явагдсан 40% өнсөн. Энтэй холбоотой бас төсвийн орлого тасалдах
төсөв тодтох хэрэгцээ шаардлага үүссэн байгаа. Тэгээд төсвийн тодтолоор 2.2 их найдын төгрөгийн тодтол явагдсан. Тодтолоос гадна дахиад төрийн өмчт компаниудын хувьд 3 их найд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт урсгал зардлыг бас зогсоож зарцаасан ажлууд явагдсан. Тэгэхээр үүнтэй холбоотой бас хэрэгжлийн асуудлууд үүссэн. Яг тухайлсан одоо төслүүдийн талаар хариуцсан яамдууд бас хэрэгжилтийн тайлбар хэлэх баха. Гурван номерын микрофон. Өөрөг танилцуулаарай. Ажилтны эзэс байлгийн яамны тренер эмчийн дарга. За шижир гişүрийн асуултанд хариулъя. Яг тийм энэ томоохон төслүүд шууд одоо нэг жилд хэрэгжиж юм боломж нөхцөл байхгүй. За төслүүдийн талаар товчхон танилцуулахад бол цэс боловсруулах үйлдвэрийг Эрдэнэтийн одоо орд дээр түшиглэж хийж хэрэгжүүлэх ажил одоо стратегийн хөрөнгө оруулагчаа сонгож шалгаруулахаар засгийн газрын хэрэглэх газар дээр шорт лист үүсгээд өнөөдрийн түвшинд явж байна. За ган боловсруулах буюу 1 сая тонн ган үйлдвэр хайлуулах, 200 мянган тонн ширэм боловсруулах энэ үйлдвэрийн одоо техник эдийн засгийн үндэслэл нь батлагдсан ажлын хэсэг нь байгуулагдаад ингээд хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу бол зарлахад бэлэн болсон байгаа. За алт цэвэршүүлэх үйлдвэрийн тухайд жилдээ 20 сая тонн алт 30-аас 50 сая тонн мөнгө боловсруулах хүчин чадалтай одоо үйлдвэрийг байгуулахаар төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу бол сонгон шалгаруулалт зарлахаар ажлын даалгавар бэлэн болсон байгаа.